Байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Уянга Канадаас өгийн YouTube сонсогчид та бүхэндээ би өнөөдрөөс эхлээд надад ирээгүй хайр Монголын уран сайхны киног ярьж өгөхөөр шийдлээ. Би бол одоогийн байдлаар энэ киноныхын зөвхөн 1-р ангийг үзсэн байгаа. Тэгээ киноны талаар жоохон судлаад явж байхад энэ киноны их зохиол нь Орос кино байдаг гэдгийг би олж мэдлээ. Тэгээ Орос нэр нь болохоор И все таки я люблю гэдэг нэртэй кино юм байна. Товчхон сонирхуулахад энэ кино нь бол үйлдвэрийн залуу ажилчид Инна, Вера, Нина, Зина нар нийслэлд хөл тавьдаг гинэ Москвад. Тэгээ ер нь бол Москвагийн 1970-аад оны амьдралыг харуулт юм байна л да. Тэндээ тэд нар хувь заяагаар оюутан Владимир ба Вадим нартай тааралддаг гинэ. За ингээд яг кино үзэж байгаагаар эхэлдэг байхгүй юу? Тэгсэн чинь Монгол хувилбар нэх юм уу? Бас яг кино үзэж эхэлдэг. Гэхдээ эдгээр үйлдвэрийн ажилчид гэж эхлээгүй яг хідэн 4 охин заал аваад одоо айгүй их ядарлаас гоё исэн шүү гэдэг юм 4 залуу бүсгүй сургуулаас гарч ирээд 2 залуутай мөргөлдөжтэй тааралж байгаагаар танилцдаг. Эхэлдэг. За тэгээд Оростой хийгдсэн кино нь ямар вэ гэхээр одоо ажилчин анги биштэй Сэхэтэн гаралтай. Сэхэтэн те зөвлөлтийн үед одоо социалист орнуудад хэрэглэгддэг байсан юм тусгай нэр томьёо байдаг. Тэр нь болохоор номенклатур гэж байгаа. За үүнийхэн үндсэн утга нь юу вэ гэхээр төр, нам эсвэл үйлдвэрийн байгууллагын чухал албан тушаалуудыг хашдаг тийм жагсаалт байд юм байна. Тэгэхээр тэр жагсаалтанд орсон хүмүүсийн нэрс нь тийм чухал хүмүүс юм байна л да. Нэг өсөндөө бол юм язгууртан, эрх мэдэлтэй, дээгүр зэндааны хүмүүс байд юм байна. Манай Монголын киноны 4 охин байгаа. За тэгээд тэр 4 охинтой заал аваад гарч ирж байхад нь 2 залуу танилцдаг. За тэгээд кино эхлэхдээ болохоор 1994 он гэж бичиг гарч байгаа. Тэр надад маш их таалагдсан. Яагаад тэгэхээр 1990 хэдэн онд бол бас миний хүүхэд нас өрнсөн. Тэгээ би тэр сургуулиудын барилгыг хараад бид нар ч бас яг тийм загвар хэлбэртэй сургууль сурдаг байсан. Тэгээ яг тэр орчин харагдаж байгаа юм шиг надад маш гоё санагдаад би энэ киног үзэх болсон байхгүй юу. За тэгээд тэр 2 залуугийн нэрийн намхныг нь болтоо гэж байгаа. За алдар гэдэг нь болохоор Баян Хурандагийн хүүхэд юм байна. Албан тушаалтай, өндөр албан тушаалтай, нэг өсөндөө дээд зэндааны айлын хүүхэд. За тэгээд энэ хоёр охинтой уучлаарай. Энэ 2 залуу маань 4 бүсгүйтэй тааралдаад кино үзэхээр болдог. Гэхдээ кинон дээр болохоор энэ хэд одоо яг нэг 90 хэдэн онд ингээл утас байхгүй те смарт утас муц Facebook social media байхгүй болохоор хүмүүс ер нь бинийг отож уулздаг эсвэл нэрээ дамжиж одоо тэр сургуулийн тэр хөөрхөн энэ ангийн тэр хөөрхөн те тэнд явж байгаа би тэм хөөрхөн охин харсан эсвэл манай цуслан дээр хамт амарч исэн байрны гэл нэг тийм шухмар хүүхдүүд танилцдаг байсан. Тэгэхээр яг тэрүүн шиг одоо болдоо алтар 2 болохоор сургуулийн тэнд явж байгаа 4 бүсгүй те одоо яг ингээ мөргөлдөөлтэй за сайн уу гэж танилцах уу гэсэн маягтай ингээ танилцж байгаа. За ингээ 4 хөрхөн бүсгүйгээ танилцуулъя. За хамгийн түрүүнд би зулааг танилцуулъя. Зулаа болохоор одоо сошиал медиад бидний мэддгээр хоронзон гишүүн гэдэг нэрээр алдаршсан бүсгүй байгаа. За дараагийнх нь хонгорогийн дүр нь болохоор нэлээд тийм яг нэг 90-ад оны нэг цаграган амиг зүүсэн царайлаг жоохон цэхэлцэнгүй ярддаг буржгар үстэй тас богц ажилсан хаанаас ч юм нэг гоё ирээн палаачнууд өмсөөд шилэн трикотэй гялгар тийм лакн дүпэлтэй явж идэг тийм нэг гоё ихчнэр байдаг байсан. Яг л нэг тэр ихч байгаа юм л да. За бүжин маань болохоор яг гол дүрийн одоо Баатар гэдэг нэг Оросууд ч ер нь нэг тийм гол дүрийн хүүхнийг одоо яадгийн нэг тийм манай монголоор бол бараг нэг айхтар байдлыг тэд нар болохоор доожиг хөөх гэж үздэг юм шиг байна тий. За тэгэхээр бүжин болохоор манай гол дүрийн Баатар охин байгаа. За туяа болохоор бас энэ дөрүүдийн нэг гэхдээ надад туяагийн дүрийг би харчаад нэрээ энэ хятад киноны зохиол юм болов уу ямар хятад дүр шиг юм бэ гэж би харчихсан байхгүй юу. Тэгсэн чинь Орос кино байсан. За ингээ кинонда үргэлжлүүлээд яваад орё. Манай Монгол одоо цуврал дээр болохоор эдгээр оюутны байранд амьдардаг охтууд болж гарч байгаа. Яг л нөгөө арслантай гүрний тэрвэд байдаг оюутны байрууд байх шиг байгаамаа. Орос кинон дээр болохоор эдгээр үйлдвэрийн ажилчин ганц бие бүсгүйчүүд байд юм байна. Дөрөв маань хамт зогсож ясандаа кино үзэх үү гэсэн. Тэгсэн чинь 2 нь үзэх боломжгүй болоод 2 нь үздэг. За тэгээ бүжин нөгөө хинтаа хонгороо гэдэг нөгөө жоох айхтар дүрийг бүтээж байгаа ихтэй маш үзэсгэлэнтэй сайхан охин байгаа. Энэ 2 за тэгээд нөгөө нэг
болдоо алдрын дөрөв кино үздэг байхгүй юу. Тэгээ кино үзээ байж байхдаа манай хонгороо бол ер нь алдрыг их сонирхсан маягтай байж исэн. Тэгсэн чинь алдар хамгийн сонин нь их нэртэй бараг л найз охин биш ихнэр шахуу тийм хүн байсан байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр хонгороо асуудаг байхгүй юу. Болтоогоос нөгөө нэг жоохон тийм атманд ч юм уу хулиган ч юм уу нэг тийм намхан залуу байгаа шүү дээ. Тэрүүнээс танай алдар чинь энэ төр асуусан ч өө манай алдар их нэртэй гэлцээ байхгүй юу. Тэгэнгүүт шууд хонгороо байраа солио сууя гингуудаа алдрыг сонирхоо болцсон. Гэтэ дотроо бол алдар нь таалагдсан хэвээрээ байгаад байсан бэлээ. Тэгсэн чинь манай бүжээ чинь болохоор одоо энэ Орс канон дээр болохоор нэг тийм одоо даруухан манай Монголын айхтрыг болохоор даруухан гэж ойлгоод юм шүү амаа манай Орсууд ч бүжин болохоор ерөөсөө баг кино театрт орж үзээгүй охин шиг те эсвэл тийм кинонд дуртай ч юм шиг ямар ч байсан орчноосоо бүр ингээд салж тасарч тэр киног анхааралтай үзээд нөгөө гурвынхын яаж байгааг нэг анзаараагүй. Тэгсэн чинь болдоо нь алдарт хэлдэг. Бүшээ алдраа тэр сууж байгаа соёлоо юм шүү гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь соёлоо нь алдрын найз охин байсан байгаа байхгүй юу. Гэхдээ ингээд алдар найз охинтой ирнээсээ бас найзыгээ дагаал охин эргүүлээл охтуудтай танилцаал бас өөрөө бас кино үзээ явжсэн болж тарж байгаа байхгүй юу. Тэгснэ алдар нь биш яана гэдгсэн чинь нөгөө соёлоо нөгөө кино үзэж байгаа залуутайгаа бүр нэлээд ойртоод баг үнсээд авдаг илүү ингээд толгон болгоогоо нийлүүлээд ямар ч сайгүй дотнаагаа нь мэддэг. Тэгэнгүүтээ алдар мэдээд гадаа гарангуудаа соёлоо чинь юу явж байгаа ингээд хойлоо маргаад тэгээд нөгөө соёлоотой явж байгаа залуу нь алдрыг нь зохиод унгачдаг байхгүй юу. Тэгсэн чи бүжин гүйж гарч ирсэн ээ. Яасан бэ гэд би чамаа өрөвтчлөө гэд тэгсэн чи алдар нь намайг өрөвдөх хэрэггүй гэж явсан байхгүй юу. Тэгээ эхний өдрөө бол танилцалт нэг иймэрхүү өнгөрсөн. За тэгээ охтууд ингээд өрөөндөө орж ирээ ярьсан. Тэгсэн чи бүжин ингээд уралцсан анхны харцаар алдарч бас дургу бишэлээсэн бололтой. Гэхдээ яг найз охиныг өөр хүнтэй кино үзэж байгааг барьчихсан болохоор мэдээж ирэх салцсан юм шиг байна. За тэгээд алдар нь болохоор Баян айлын охин биш алдар нь Баян айлын залуу тэр соёлоо нь Баян айлын охин байсан юм уу одоогийн байдлаар нэг тодорхой биш байгаа. Гэхдээ бодвол гэр орныхондоо танилцуулаагүй л байсан юм шиг байна. За тэгээ бүжээ ингээд бүр анхны дурлал хайртай болоод оюутны байрныхын найзуудад хэлдэг. Тэнгууд манай нөгөө хоронзонжин харин яг л тийм нэг хээ шаагүй царайтай бүсгүй штэ те яг л тэрүүгээрээ ингээд байж байгаа. Хонгороо болохоор ингээд мэдээж хэрэг бүжин нийгмийн давхраг зүрн ингээд бүх юм өөр одоо яаж ч утсан чи ингээд хаягдана гэсэн тийм байр суурьтай. Тэгтээ бас найзыгаа явахт нь туслаад палажи өмсгөөд оюутны байрнаасаа цүнх олж өгөөд эмэг хамаг юма зүйлгээд нэг охтууд чинь нэг бөөнөрөө нэгийг гойд штэ тий. Тэгээ ингээ гойж явахдаа бас нэг нь атаархаад одоо баг бити манай нэг тоогоос салаасаа гэсэн бодолтой байдгийм байна л та. Тэр нь бол одоо уг киноны маань хонгороо байсан. Байранда гойж яваад гарахт нь хонгороо угаасаа ингээд 100 татгээд 100 татулцдаг. Тэгээд 90-ад оны хүмүүс ч ер нь 100 татна гэж ярьдаг. 90-ад он залуу байсан хүмүүстэй 100 татна ер нь архиар зүрх мөрхөө чангална гэсэн нэг тиймэрхүү ойлголттой одоо байж л дээ. Одоо энэ залуучууд бол өөрөөхөө тий ингээ фитнест явна, йог хийн, уулан талхна, малхна гэдэг одоо өөрт нь уран зориг хэрэгтэй бол ядаж дэ витамин ууха мэддэг ч гэдэм үү тийм аа штэ тий. Тэр үед бол архиар чангалал аливаа асуудлыг шийдчихдэг байжээ. Сандраад зүрх тавьчихсан дотор мохороо сонирм болоод. Тайван. Гол тайв. Яг тэр чимдээ бэлтцсэн. За тэгээд бүжиндээ ингээд жоох архиулгаад за тэгээд зөргийн чангалаад амар гангуу хүн болгоо гаргаа явуулсан. Яг тэр үеэс би ингээд харахтаа энэ ч одоо яг ингээд байдгаараа гой дээрээ тавьсан ч гэсэн ингээд бүжин бол тэм нэг гинэн цайлган юм үзээгүй те тэм нэг монголоор бол одоо сумын төвөөс орж ирж байгаа охин шиг байх байтал бүр яг нэг нөгөө нэг хал үзэж халуун чулууд одоо долоосон бүр нэг дөл үдсэн гэдэг чинь те яг тийм хүн болоод угаасаа байрнасаа гараа явсан. За тэгээ алдар энэ хоёр бол аль хэзээний бас нэг бинийг тэрврээд үнсэж мөнсцэн жоох ойртсон байсан. Тэгээ алдар бодвол айлын хүмүүжлэлтэй хөвт болохоор шууд ээж автаа танилцуулж байгаа юм л да. За ингээд бүгдээрээ алдрын ээж автаа танилцъя. За алдрын аав бол хурандаа гэдгийг бид нар нэгдүгээр ангиас олж мэднэ. За нэг их юм яриад байдгүй. Алдрын аав нь бол надад яг дүрдээ тохирсон юм шиг нэрээ нэг хурандаа хүмүүс нэг иймэрхүү байх юм болов уу гэж бодогдмоор байсан. За харин алдрын ээж нь хандаа гэдэг. За хандаа манай хатан ээж.
Хатам ээжийг би шууд хараад нэг дүртэй тохироогүй санагдсан. Ингээд нэг тийм дуурдгүй нэг Корелия маркийн те нэг алтар царайд киноны Корелия шиг ингээд дуурдгүй ингээд нүд нь одоо ингээ хөдлөөд байдаг харах царайны бүр яоцгүй ямар ч хүнтэй уулзсан тийм нэг ярваасан дарваасан одоо нэг хүнийг анги давхаргаар нь илт ялгасан. Тэгээд тэрийг ингээд нэг шууд нүүрэн дээр ингээд тавьсан маск наацсан юм шиг яг тийм эмхтэй байсан. Тэгээд би бодохдоо нөө ээж нь ихээр ингээд лаг хүүхэн гараад ирэх юм болов уу гэж бодсон. Тийм дүр байсан. Гэтэ энэ ээжд их юм нуугдчих шиг байгаа. Соёлоод нь сайн байсан юм уу те. Ямар ч байсан ээж нь бол ингээд дургуугаа илэрхийлээд байсан. Ээж автан танилцаад бүгдээрээ ингээд хоол унд идээ суусан чинь манай нөгөө бүчин чинь ерөөсөл яг л нэг хөлдөө охин тийм гинэн за би ч гэсэн ингээл анх ресторанд ороод хоол моол ингээл идэх гэхээр бас сэрэмрэгээ яаж барих вүлээ яах вүлээ гэж бид нар чинь нэг Монголд одоо гэртээ өсөхтэй учиргүй нэг сэрээ хутга барай хоол идэх байхгүй шүү дээ тий. Ер нь мэдгүй газараа ороход бол эвгүй байдаг. Гэхдээ тэр бүжингийн илэрхийлж байгаа эвгүй байдал нь бол ихэндээ нэг тийм за яг ингээл цочсон янзах шиг банда гэж бодож итэл ингээд сүултээ за арай хитэрнэ гэх тэгээ нөө банцсандаа болоод уугаад идэм үү тийм хүмүүс байд юм шиг байна. Эсвэл бүр ингээд уудаг бүр амар зуршилтай юм шиг. Ямар ч байсан анхны уулзалтан дээрээ нилийн ээж аваас найж байгаа сандарч байгаа ч гэсэн баг 2 удаа нилийн сайн стакантай арх уучдаг гэснээр бүр сүлдээ алтарлуугаа хараад ингээ нэмээд дүү ч энэ төр гээд за ер нь бол тас усарсан. За ингээд мэдээж ирэг хатам ээж аавда угаасаа ингээд эвгүй сэтгэл төрөөд нөгөөдөл нь анги давхраг өөр гэдгийг анханасаа мэдэж хүлээж авсан байтал тэрийг нь бүр ингээд улам дургууг нь хүргэх үйлдэлүүдийг дандаа бүжин хийсэн. Тэгээд бүжингийн дүр мэдээж хэрэг аягүй чухал дүр байгаа. Тэгээ цаашдаа энэ хоёр яг юу болох нь тодорхойгүй. Тэгээд алтар ямар ч ясан за бүжин одоо болно хангалттай гэж би чамаа хүргэж өгье гээд таксинд суун. Тэгээд таксинд суулгаад оюутныхын байрны гадна хүргэж өгөхгүйгээр шууд таксинд суулгаад сутуу чигэрнэ явуулцдаг. За тэгээд надад ингээд хүү яанаас та парк таксиныхан жолооч нь гайг байгаа да ухааны юм бодвол яг нөгөө Монгол амьдрал руу оруулж ингээд бодвол жишээ нь намайг хүмүүнлэгт оюутан байхад манай ингээ оюутан охтууд яг тэр арслантай гүр хавийн одоо оюутны байрнуудад мөси арт март ингээ байдаг гэсэн. Тэгээд орой болохоор манай жижигрүүд хаалгаа онгойлгодгоо. Тэгээд зарим оюутнууд гадаа ингээ хондог. Тэгээд хонсноосоо болоод хүнд бариулсан, дээрэмдүүлсэн энтер гэд ярьжсэн байхгүй юу. Гинт тэр санагдаад энэ кино одоо гинт энэ охины хувь зайн өөрчлөгдөө те. Ингээд янз бүр болох юм болов гэж л азар тэгээгүй өрөө мөрөнд ороод ирсэн. Тэгээ уйл аал идэг бүжэн тэгсэн чинь нөгөө хонгороо болохоор дэлхийсэн шүү дээ. Угаасаа ойлгомжтой л байсан. Хаягдхан тодорхой л байсан шүү дээ. Мэдээж зэрэг анги давхрах зүрн мөрнө гэд нэг юм одоо нэг юмиктэй мэдээд байдаг тэгээ хэлсэн шүү дээ гэж хэлж байгаа юм шиг. Нэг болохоор ингээд атаархаа салаасаа гэдээсэн юм шиг те. Гэтэ заримдаа юм хонгороо шиг юм айхтар охтууд нь сүлдээ айгу сайн хүний төлөө хүн болж бас хувирах тохиолдол байгаа. Энэ анги дээр бүжин болвол ингээд уйлаад алтар намаа хайсан баха гэд ингээд бодож байгаа. Тэгээ энэ дундуур нөгөө алдрын нөгөө нэг одоо X болчихж байгаа соёлоогоо бүсгүй болохоор өөр алдартай хайртай байсан. Тэгээд нөгөө өөрийг нь яг ингээд харсан гэдгийг мэдээгүй гэж бодсон юм уу ямар ч байсан аавда алдар намаа буруугаар ойлгоос алдсан гэсэн юм шиг байна. Тэгээд өөрөө машинтай аавтайгаа хамт хурж ирээд өөрөө машин дотроо үлдээд тэгээ аавыг гаргаад алтартаа уулзуулаад ингээд одоо чи сайн бодороо хүмүн те гэд ааваараа гуйлгадаг. Гэхдээ алдар болохоор соёлоогоос энэ анги дээр бол бүрэн салсан ахиж эргэж нийлэхгүй гэдгээ хэлсэн. Хоёр маань дахиж нөгөө давуулцж байгаа. Тэгээ бүжин бол ингээд бүр шалтай бууц яг нөгөө өөрийнх нь жинхэнэ оригинал дүртэй орцсон те яг нөгөө ориг бүжээ болсон ингээ уйлаад яана би ингээ арх марх угаад буруу гэсэн өөрийгөө буруугаар ойлгуулсан гэх. Тэгэн гот алдар нь болохоор угаасаа ингээ нийгмийн гарал давхрах өөр нэг талаасаа миний амьдрал айгүй түүхтэй миний зорилго тодорхой одоо ингээд ер нь болидоо гэд ээж аав тэр тусмаа ээж хүүхэнд ороод ингээд болох шийдвэр гаргаад энэ нэгдүгээр анги маань дууссан. Тэр ямар ч байсан нэгдүгээр анги үдсэн хүрээндээ та нартайгаа ингээд ярилцлаа. Тэгээд цаашдаа энэ киног хэрэг сонсохыг хүсэж байвал та нар маань комент үлдээгээд бас ханаас үзэж байгаагаа заавал бичээрэй. Би урднаас хүлээгүй Pictures-ийн бид нэг гэр бүл гэдэг киног ярьжсэн. Тэгээд их олон
хүмүүс бас тэр киног үзэж надтай хамт сонсдог байсан. Та нартай гэж хэлэхэд энэ киног бүгдээрээ нийлж ярих гэж би та нараас уриалж байна. Тэгэхээр та нар бас сэтгэл чинь таарж байгаа, таарахгүй байгаагаа надад комент хийрээ. За дээр нь би бас Уянгаас channel blog гэдэг одоогийн байдлаар 77,000 дагагчтай Facebook пэйжтэй, бас Уянга Канада гэдэг Instagramтай. Тэгээ зарим хүмүүс миний Facebook пэйжийг мэддэггүй юм билээ. Тэгэхээр Facebook пэйжийг мань дагаараа, бас миний Instagram-аар зочлоорой гэж та нартай хэлэхээр байна. За тэгээд бүгдээрээ нийлж кино ярьцгаая. Дараагийн подкастаараа бүгдээрээ киноныхын 2 дугаар ангийг Тэс ядан хамтдаа сонсож хамтдаа ярилцгаая. Түр баяртай.